Сайн байцгаана уу? Цэцгэн. За, өнөөдөр уураг омега 3 эслэг өндөртэй энергийн бөмбөлөг хийж үзүүлэх гэж байна. Гурилгүй, нэмэлт сахаргүй гэдгээрээ маш онцлог. За, хоёр төрлийн энергийн бөмбөлөг хийх болно. Эхнийх нь орцуудаа шууд хутгаад бэлэн болно. Хоёр дахь маань болохоор орцуудаа бүгдийг нь буталж, миксердээ тольж хийх болно. Эхлээд овьяасаа баг зэрэг хуурж өгнө. Ингээд хуураад шаргал басныхан дараа хөргөөд хэрэглэнэ. Эхний бөмбөлөгт овьяас, чаур, какао, зүгийн бал, газрын самрын нухаш, ваниль орно. Чаурэ Nourishu брендийн чаурыг сонгож хийж байгаа. Уураг, кальц, эслэг, омега 3, төмөр зэрэг аминдын агуулдаг. За, бүх орцуудаа савнд хийж агаад хооронд нь барьцалдуулж өгнө. Зүгийн бал болон газрын самбар маань бүх орцуудыг маань барьцламтгай болгож өгөх учраас хооронд нь сайн хольж өгөөд халбага усаар норгож өгж агаад яг ижил хэмжээтэй тастаж аавна. Үүнийгээ гараараа зөөлөн дарж бөмбөлөг хэлбэртэй болгож өгнө. За, ингээд бөмбөлгүүдээ хөргөчөнд 20 минут орчим байлгахад илүү сайн бийжиж хэлбэрээ алдахгүй болж өгнө. Хоёр дахь бөмбөлгөө хийцгээе. Эхлээд хасарваана усанд твтэн. Яагаад усанд твтэж байгаа гэхээр зарим хасарваан маань хатуу байдаг. Тэгэхээр хасарваанаасаа түүж байгаа зөөлөн хэсгийг нь ялгаж авч агаад хэрэг хитрхи хатсан хатуу байх юм бол үүнийг усанд твтэж зөөлж өгнө. 10 минут твтэгээд твтээснийхаа дараа доторх ясыг нь салгаж авъя. Энэ дээд харагдаж байгаа хатуу хэсгийг нь бас аваарай. Бутлагчин дотроо хасарваан, овьяас, майлангийн үр зэрэг хийн. Майлангийн үр нь омега 3, эслэг, уураг, төмрийн агуулмж маш өндөр байдаг. Өдөрт 1-2 хоолны хаалбаг хэрэглэж болно. За, энэ хэдийгээ бүгдийг нь хамттан миксердээ буталж өгнө. За, майлангийн үрийг хэрэглэхдээ бүхлээр нь биш, нунтаглаж идэх нь илүү сайн хүний биед шингэж өгдөг. Хасарваан маань энэ хорь орцуудаа бүгднийг барьцалдуулах ийм үүрэгтэй орж байгаа. Хасарваан хийснээр нэмэлт сахар хийх шаардлагагүй болж өгнө. За, ингээд мөн халбаа норгож байгаад ижил хэмжээтэй тастаж аваад бөөрөн хилж өгнө. За, та жороо баяжуулаад өөрийн дурын хатаасан жимс, самар, мөн цагаан эдэг хийх боломжтой шүү. Бөмбөлгөө усанд норгож байгаад какао, кокосны үүрмэг ангаахаа самраар бүрлээ. Ингээд бөмбөлгнүүд маань бэлэн болж байгаа. За, бөмбөлгнүүдээ хөргөчн дотроо 7 хоног, хөлдөөгчөндөө 1 сар хадгалаад хэрэглэж болно. Энэ жор маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн удаа олон гоё жороор уулзцгаая. Баяртай.